одоо гарч ирж байна амжилт гээд. За амжилт гээд энэ үзүүлсэн шүү дээ тий. За тэгээд амжилт яадаг гэхээр бид нар түрүүнд ихс гаднаас гадны нөлөө нийгмээс болж байгаа нөлөөнөөс шалтгаалаад бид нар жижигрээд айгаад гэж ярьжсэн тий. Гаднаас ирж байгаа тэр нөлөөг бид нар одоо давж гарах юутай гаднаас бол байнга нөлөө орж ирнэ мэдээж эдийн засгийн ч гэдэг юм уу нийгмийн ч гэдэг юм уу одоо юу гэдэг өөр янз янзын юм зөндөө болно бидний хяналтаас гадуур нар гарна бороо орон салхи салхилна өвөл болон зум болно те бүгд бидний гадны нөлөө ахгүй юу те байшин эвдэрн нуурн бүгд гадны нөлөө тэр бол бид нар байшин нуруу дээр үүрэхгүй шүү дээ те тэгэхээр бид нар мэдэхгүй юм чинь тэгвэл тэрийг бид нар өөрчлөх орон зайгаа ч юм уу тэр гадны нөлөөг бид нар давж чадах хүчтэй болчихж байгаа байхгүй бид нар өөрсдөө амжилттай өөрсдөө хийдэг бүтээдэг юмтай байл тэ нөлөө биднэрт нөлөөлөд байхаасаа илүү бид нар өөрсдөө хүчтэй болчихж байгаа байхгүй тэ тэгэхээр та өөрөө таны бүтээх орон зай байх аюул чухал таны ажил үйлдэл чинь тэр бэрхшээл гэдэг юм уу гадны одоо орчин нөхцөл дээр одоо таны ажил үйлдэл чинь гарч ирж бусдад харагддаг байхгүй тэ тэгэхээр тэр хэмжээгээр бид нэр илүү хүчтэй, тэр хэмжээгээр бид нар аз жаргалтай, тэр хэмжээгээр те хийх бүтээх юмтай, завгүй ч гэдэг юм уу те ингээл янз янзын бусад гой одоо амьдралын нөгөө нэг бидний жинхэнэ гоё гайхалтай сайхан нэг гоё амьдрахын тулд хийсэн гадаад дотоод руу чөлөөтэй явдаг болох юмсан ч гэдэг юм юу гэдэг үүний нэг өөрийн хувийн хүсэл байдаг шүү дээ. Тэр бүхнийг хийх боломж нөхцлүүд нь бүрдээд эхэлчихдэг байхгүй юу? Тэ? Бид нар өөрсдийн бүтээх орон зайгаа бид нар бүтээх хэрэгтэй, олж таних хэрэгтэй. Тэгээд бид нар гадагшаага нийгэмлүүгээ ч юм уу нийгэмд болж байгаа ямар нэгэн тэр бэрхшээлийг давж гарах ажил үйлдэлүүд хийж ээж, тэ? Тэргүүрээ дамжиж биднэрт хэлдэг байхгүй. Би нэг тухлаг бүс гэж яриад байдаг шүү дээ, тэ? Тухлаг бүс гэж яриад байдаг юм нь юу гэхээр бид таны хийж чаддаг тэр орон зайг, тэр хяналтан дотор байдаг тэр орон зайг бид нар цаашаага тэлээд, тэ? Илүү хүчтэй болоод, тэ? Ажил үйлдэл чи яваад зэгшрээд явах жишээ. Тэгэхээр тэгж өгсөн үед бид нар яг жинхэнэ нөгөө яагаад яаж одоо юу хийх үү гэдгийг харах байхгүй. Тэгж ирэх юм болвол бид нар гадагшаага цацарсан одоо өөрөөсөө одоо гадагшаага цацарсан тэр үйлдэлүүдийг хийж байгаа байхгүй. За би энэ 27 дугаар слайд яасан сая харагдсан уу? Одоо үзүүлээдгээ за. За энэ 27 харагдаж байна уу? 27 адилхан юм уу те яагаад яаж юу гэдэг гарч байна. Гадагшаагаас заасан сумтай. Сум нь өөр байна тий. Тэгэхээр бид нар гаднаас дотгошоогоо орж ирээд гаднаас нөлөө орж ирэх үед бид нар гаднаас дотгошоо юм орж ирээд бид нар өөрсдөө жижигрээд эхэлчихдэг байхгүй тий. Ямар нэгэн дайралч юм хин нэгэн хүн одоо танилуу муухай үг хараал хэлэхэд бид нар айдэн штэ тий санаа зовоол яана энэ ямар амар хүн намайг яаж холчд юм уу тий эсвэл нийгмээс одоо ажил цомгтгол явж байгаа гэвэл тий нэг мэдээлэл байгаа штэ тий тэгвэл одоо яана ч гэдэг юм уу хүнийг ааш штэ тий энийг болохгүй болчлоо шиг гэдэг юм уу нөгөө эсвэл хүнийг одоо хийх гэжсэн төлөвлөжсэн юм бүтлгүй болчвол бид нараас айн ийм хүчний тэр айдсыг бид нар давж гарах хүч одоо тэр мессежүүд орж ирэх үед бид нар айгаад жижигч байгаа байхгүй. Гэхдээ бид нар өөрсдөө тэлээд эхэлсэн үедээ илүү хүчрэхтэй. Тэгэхээр өөрсдөөсөө гаднаас юм хүлээж авахаасаа илүү гадагшаага юм цацах тал руугаа ажиллавал айгүй хүчтэй болчдөг байхгүй. Тэ? Гадагшаага өөрийнхөө хийж байгаа бүтээлийг одоо юу хийж байгаа, яаж хийх, яаж одоо энээсээ дээшээгээ юу ахын. Тэгвэл бид нар бэрхшээл гэдэг ямыг шийдээд тэ жинхэнэ нөгөө нэг бэрхшээл гэдэг юм чинь үндэ таныг айлгаад авах биш. Бэрхшээл гэдэг юм таныг те зовоогоод авах биш. Та өөрөө амжилттай те аз жаргалтай юу очиж байгаа байхгүй юу? За энэ би өөр нэг слайд одоо үзүүлж байна. Энэ хэдвэр слайд байна? Энэ 30 дугаар слайд байна. Шаттай. Бэрхшээл боломж амжилт гэдэг те. За тэгэхээр бэрхшээл боломж амжилт гэдэг ийм гурван үе шаттай юм би тайлбарлаад байгаа байхгүй юу сая те. Энэ гурван юм эхлээд бид нар ямар бэрхшээл яриад байгаа яг юу яриад байгаагаа бид нар таньчвал тэ тэрийг шийдэх бас боломжийг бид нар олж харж болдог тэ бид нар бэрхшээлийн дээр нь гарч зогсож ээж боломжийг авах байхгүй шаттай байгаа зү тэ тэгэхээр бид нар бэрхшээлээ бид нар дотор нь яваад ах юм бол бэрхшээлийнхаа бид нар дотор нь зогсоод ах юм бол бид нар хизээч боломжийг авдаггүй ашигладаггүй тэ тэгэхээр бэрхшээлээ бид нар олж харсныхаа дараа бид нэр боломж гэдэг юмыг олж харах боломжтой болдог. Боломж гэдэг юмыг аваад гараад ашиглаад эхэлсэн үедээ бид нэр амжилт гэдэг юмыг олж мэдэрдэг байхгүй юу? Ойлгомжтой байгаас тий? Амар гоё ойлгомжтой. Тэгэхээр бид нар бүгдээр ерөөсө бүх юм бидний хяналтан дотор байдаг хамгийн гол нь тэр бэрхшээл гэдэг юмаа бид нар таних хэрэгтэй. Яг ямар бэрхшээл аваад байгаа юм тий?
яг ямар бэрхшээл надад тулгараад би юу хийж чадахгүй байна гэдгийг бид нар эхлээд харах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ? Яг ямар бэрхшээл намайг айлгаад байна? Яг ямар бэрхшээл намайг зовоогоод байна? Тэрийг бид нар харцсан үедээ бид нар боломж гэдэг нэг юмыг мэдэрч хэлж болж байгаа байхгүй юу? Энэ бэрхшээлийг шийдэхийн тулд боломж хэрэгтэй шүү дээ, тий? Тэгэхээр за тэгвэл над яг ийм байгаад нь тэгвэл та яах вэ? Тэ? Тэгж бодно үстэй, тий? Ийм байгаад энэ одоо энийг яах вэ? Ийм учраас миний юм болохгүй байна одоо энийг яах вэ? Гэдэг ийм мотивац өдөөлт өгж байгаа байхгүй юу? Тэ? Бэрхшээл гэдэг юм байх ёстой, байхгүйш байх ёстой. Гэхдээ байж байгаа тэр бэрхшээлийг бид нар боломж болгож таних хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ? Тэгж боломж болгож таньсныхаа дараа жинхэнэ нөгөө амжилт гэдэг юмыг бид нар өөрийн гараараа бүтээж эхэлж байгаа байхгүй юу? Боломжийг таньсан уу яах вэ? Зүгээр суугаад байхгүй шүү дээ. За тэгвэл ингэж хийж болох юм би нэг хийгээд үзье ч гэдэм үү. Янз янзын туршиж хийж үзнэ тэ. Тэгж хийж үзчихсэн аа энэ болцсон. Нэг үтсэн чи нөгөө нэг бэрхшээл яриадсэн чи одоо өөрчлөгдсөн биз тэгээд тий. Тэгэхээр тэгж бид нар шаал өөр тийм өөртөө одоо юу гэдгийг өөртөө тэр бэрхшээл гэж яриад байсан юмаа шийдэх тэр чадвартай болж байгаа байхгүй юу?